Нёмфэс өсчин гоо сайхан ч хумс засалчдын аймгийн аварч шалруулах анхдугаар тэмцээн 11-р сарын 18-нд 100 мод сумд боллоо. Тэмцээнд 7 баг оролцож сонгогдсон эмэгтэй модель дээр Нён өнгнүүдийн хослолыг амьлуулжээ. Тэмцээний эхний хэсэгт хумсны уусалттай будалт, дараагийн хэсэгт нүүр будалт хийсэн бол сүүлийн хэсэгт өсний задгай самналт хөнгөн оролт зэргийг хийж Нён өнгийг нүүрс ус хумсанд бүрэн уусгасан бүтэн коллекц гаргасан нь шинэлэг болж байгааг мэргэжлийн шүүгчдийн зүгээс онцолжээ. Хумс тасалтын төрөлдөө төв салооны маникюр артист Цэнд аюус тэргүүн барьжилсан бол гоо сайхан нүүр будалтын төрөлдөө хатан зүгийн салооны гоо сайханч Хүсэх Баяр тэргүүн барьжилжээ. Өсчин төрөлдөө 888 салооны өсчин Цэлмэг тэргүүн барьжилж багийн нийлбэр дүнгээр хатан зүгийн салооны хамт олон шилдгээр шалгарч цом 1,500,000 төгрөгийн эзэд боллоо. Дэлхийд нэлээд хөгжиж байгаа Нён өнгөний урсгалыг нэг модель дээр одоо хумс, гоо сайхан, өссөлт гэдэг ингээд хялбар бөгөөд зардал багтай нэлээд одоо салооны үйлчлэгээ, салооны салбарыг одоо чадвараа дэвшлүүлэх гэсэн энэхүү чиглэлээр анх удаа Дүү аймагта тэмцээний зохион байгууллаа. Тэгээд Дүү аймгийн өсчин гоо сайханчд болон хумс сурлаачд бол нэлээд чадварлаг байна. Манайх гайхамшигт салаанаас энэ тэмцээнд оролцож байгаа. Тэгээд манай салаанаас 2 баг оролцож байгаа. Бид нэр бүгдээрээ анхлан оролцогчид. Гэхдээ маш гоё өрсөлдөж, маш гоё тэмцээн болж байгаа. Мейкап болон маникюр өссөн 3 төрлөөр оролцож байгаа. Тэгээд одоо анхдугаар энэ тэмцээнд одоо цэко салаанаа төлөөлж оролцож байгаа. Маш их баяртай байна. Өсчин гоо сайхан ч хумс тасалчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, уран сэтгэмж авахалт самбааг сорих, улсын аваргын тэмцээнд оролцуулах, дэлхийн загварын чиг хандлагыг сурчлах зорилготой энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар албаныхан дурдсан юм а.